Төрийн мэдээлэл эмэгтэйлийн 2026 оны 16 дугаар тойм хэвлэгдлээ. Эмэгтэйлийн шинэ дугаард тогтоолд нэмэлт оруулах тухай улсын хурлын тогтоол нийтлэгдлээ. Энэ тогтоолоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт үнийн өсөлттэй холбоотойгоор өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний галийн албан татврын хувь хэмжээг улсын хурлаас тогтоосон хязгаарт багтаан тогтоох эрхийг засгийн газарт олгосон юм. Мөн дугаард журам шинжилэн батлах тухай засгийн газрын тогтоолын хавсралтуудыг нийтэллээ. Тодорхойлбол цахим хуудас хөтлөх, ил тод нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинжлэх, хяналт тавих нийтлэг журмыг баталсан. Түүнчлэн нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг тус баталжээ. Эдгээр журмуудаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6-гийн 1 заасан, нийтийн мэдээлэл хариуцагч өөрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөтөлж хуулиар байнга ил тод нээлттэй байлгахаар заасан мэдээллийг байршуулах, нийтлэх, шинжлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. Мөн нээлттэй мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг тогтоох, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, арга зүйн дэмжлэг үзүүлэлттэй холбогдсон харилцааг зохицуулах юм.